Сөүсэс дээр тавтай морилноор байна. За хэрвээ би танд ингэж хэлвэл яах вэ? Таны амьдралын хамгийн том асуудал бол мөнгө биш, аз гүйдэл биш, таны IQ биш, бусад хүмүүс ч биш, харин та өөрийнхөө бүтээсэн матрикст амьдарч байгаа явдал юм аа. Үүний хамгийн аимшигтай нь юу вэ гэвэл ихэнх хүмүүс матрикст байгаагаа ч мэддэггүй. Тэд өөрсдийн бодлыг өөрийнхөө бодол гэж боддог, өөрсдийн айдсыг өөрийнхөө зан чанар гэж боддог, өөрийнхөө шарахыг бий гэж андуурдаг. Гэтэл үнэндээ таны толгойд эргэлдэж байгаа олон зүйл таны жинхэнэ мөн чанар биш байдаг. Тэгэхээр энэ бичлэгээр бид яг тэрхүү матриксийн кодыг, буруу ажиллаад байгаа кодыг харах гэж оролдох болно. Бид бүгд гадаад ертөнцид амьдарч байгаа мэт боловч үнэндээ өөрсдийн дотоод perception буюу харах өнцөг дотор амьдарч идэг. Өөрөөр хэлбэл амьдрал өөрөө таныг зовоогоогүй байж магадгүй, харин та амьдралаа хэрхэн тайлбарлаж байгаа чинь таныг зовоож байгаа. Тэгэхээр энэ дээр гарч ирж байгаа асуулт болохоор та бодит амьдралд амьдарч гин үү? Эсвэл өөрийн тэрхүү амьдралд өгсөн тайлбар дотроо харах өнцөг дотроо амьдраад гин үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Бидний матрикс гэж нэрлэдэг байгаа зүйл бол компьютерийн simulation буюу симуляц биш. Энэ бол айдас, дутагдал, хуурамч identity буюу та өөртөө энэ бол би юм а гэж өгсөн дотоод програмчлал кодын систем байдаг. Тэгэхээр та багадаа ямар нэгэн шарах авсан байж болно те. Бид бүгд шарахтай бай. Та багадаа өөрийгтөө хангалтгүй гэж мэдрүүлсэн ямар нэгэн травматай учирсан байгаа. Хайрлуулахын тулд сайн байх ёстой гэж ойлгуулсан байдаг танд. Алдаа гарвал хүн зэндгүй юм шиг өөрийгөө санагдсан байдаг. Хүчтэй байж ижил аюулгүй байна гэж сурсан байдаг те. Тэгээд тэр мөчөөс эхлээд та зүгээр нэг хүн байхаа болоод survival character буюу амьд үлдэхийн төлөө тэмцдэг хамгаалагч дүрийг бүтээж амьдарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ өөрөөсөө холдож эхэлдэг. Тэгээд өөртөө үүсгэсэн тэрхүү дүрээр амьдрахыг л матрикст амьдарч байна гэж хэлдэг. За энэ дээр бас нэгэн буруу ойлголт гарч ирдэг нь болохоор олон хүн одоо эго тэрхүү өөртөө бүтээсэн матриксийн код дүрийг ганцхан байдаг гэж боддог. Гэвч маш олон жижиг бие буюу маш олон жижиг эгоноос бид бүхэн бүрддэг. Жишээлбэл ямар эго, ямар кодууд байж болох вэ гэхээр бусдад таалагдах ёстой бие, төгс байх ёстой, өргөлж ялж байх ёстой, хаягдхаас айдаг бие, хүмүүсээс дээр байх ёстой бие, юу ч мэдрэхгүй хүчтэй байх ёстой бие гэх мэт маш олон жижиг кодууд байдаг. Эдгээр нь яах гэж үүссэн бэ гэхээр нэгэн цагт таныг хамгаалахын тулд таны дотор код болон суусан байдаг. Тэрхүү кодын хүрээнд жижигхэн одоо ботнууд ажиллаж эхэлдэг. Бот гэхээр одоо бид нар ямар нэгэн газрын Facebook пэйж рүү бичгээр автомат хариулагч таны өдөөс ингээ хариулаад байдаг шүү дээ. Тэрийг бол одоо чат бот гэж нэрлэж байна. Яг түүн шиг автомат хариу үзүүлэгч таны дотор код болон суусан байдаг. Тэрхүү кодоос маш олон жижиг бие буюу маш олон жижиг таанууд үүсээд тэрхүү ботнууд таны амьдралыг удирдах эхэлдэг. Тэгэхээр тэрхүү ботнуудын үүрэг юу юм бэ гэхээр таныг ерөөсөө үнэнтэй нүүр тулуулахгүй байх. За тэрхүү үнэн рүү яваад эхлэхээр би бэртэж магадгүй, би гэмтэж магадгүй Энэ бол дотоод сэтгэлийн физик биеэ хамгаалж байна, сэтгэл зүгээ хамгаалж байна, өөрийн сэтгэл хөдлөлийг хамгаалж байна. Тэгэхээр энэ олон жижиг ботуудыг таньж мэдэж ямар үед ямар автомат үйлдэл үзүүлээд байна вэ? Миний дотор ямар код бичигдсэн байна вэ гэдгийг бид нэр ойлгох нь хамгийн чухал. Яг одоо миний дотор хэн амьдраад байна? Жинхэнэ би юу? Эсвэл энэ миний хамгаалтын дүр, тэрхүү хамгаалтын ботуу гэдэг асуултыг бид нар асуухаас энэ бүхэн эхэлдэг. Тэгэхээр таны өмнөөс шийдвэр гаргаад байгаа, таны амьдралыг удирдах байгаа энэхүү матриксийн ботнуудыг ажилуулдаг циклийг бүгдээрээ задлж ярьцгаая. Энэхүү ботыг ажилуулдаг 3 зүйл байна. За нэгдүгээрт нь болохоор lack буюу таны дотор ямар нэгэн зүйл дутагдж байна гэсэн мэдрэмж үүсдэг. Энэхүү мэдрэмжүүдийн суурь ихэвчлэн ямар байх вэ гэхээр би хангалтгүй, би аюултай нөхцөлд байна, би хайрлуулах ёсгүй, би чухал биш хүн юм байна, би хаягдана гэдэг дутагдaltaй мэдрэмжүүдээс үүсээд за энэхүү дутагдaltaй мэдрэмжүүд дээр маань attachment буюу наалтан үүсдэг. Энэхүү дутагдлыг бид нөхөх шаардлагатай болно ботнуудын хийдэг ажил бол. Тэгэнгүүт бид нар
өвсөн дутагдлаа юугаар нөхөх гэж оролддог вэ гэхээр хүмүүсийн хүлээн зөвшөөрөл, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь буюу статус, хүмүүсээс авах харилцаа, өөрийгөө төгс болгох гэж оролдох төгс байдал, амжилтын хойноос хөөцөлдөх. За ийм attachment наалдан өөртөө үүсгэж эхэлдэг. За 3 дугаарт нь болохоор тэрхүү attachment дээр суурлаад мөнгө, статус, харилцаа, төгс байдлаа хөөхийн тулд бид нар аливаа зүйлийг контролдох буюу хянах гэж оролдож эхэлдэг. За хянах гэж оролдож эхэлнэ гэхээр хүмүүсийн хүлээн зөвшөөрлийг авахын тулд people pleasing буюу хүмүүсийг гуйж эхэлдэг те. Өөрөө үгүй гэж хэлмээр байсан ч түүний хүслээр явах, төгс төгөлдөр байдлыг өөртөө хэрэгжүүлж эхэлдэг. За мөнгөн дээр бол маш их атаархал төрж бусдаас илүү гарах гэж эхэлдэг. Хитрхи их ажиллаж эхэлдэг. Харилцаан дээр бол тусалж байгаа мэт дүрээр нөгөө хүндээ манипуляц үзүүлэх гэж эхэлдэг. Амжилт төгс байдлын цаана болохоор өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарагдуулан унтраах гэсэн иймэрхүү лупээр явдаг. За тэгэхээр бидний нөгөө дутагдлын мэдрэмж, би хангалтгүй, би аюулгүй биш гэдэг үндсэн мэдрэмжүүд орж эхлэх үед attachment үүснэ, наалдан гусч эхэлнэ. За түүний дараа наалданг дээр дөрөөлөөд бид нар аливаа зүйлийг хянах гэж оролддог. Ийм луп энэ тойргоор л явдаг. Ихэвчлэн бас л хэтрүүлэн иддэг илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд ганцаардах, уйтгарлах, гүниглэх те. Би хангалтгүй, би хайрлуулахгүй юм байна. Би хаягдана гэдэг мэдрэмжүүд орж ирээд л шууд л тэр дутагдсан зүйлээ хоолоор нөхөх гэж оролдоод, хоолоор нөхөх гэж оролцсон гин бурууга дараагийн удаа контролдох гэж оролдоод тэ би идэхгүй гэж өөртөө хатуу хандаад иймэрхүү луп цикл үүсгэсэн байдаг. Тэгэхээр бид нэр энэхүү луп яг анхны би хангалтгүй биш, би аюулгүй биш, би хайрлахгүй гэдэг анхны мэдрэмжүүдэд нэрлэж сураагүй тохиолдолд те түүн дээр ямар наалдан attachment үүссэн бэ? Тэр attachment-аас дөрөөлтөд бид нэр юуг контрол хийж хянах гэж оролдож байна гэдгээ тодорхойлоогүй цагт бол энэхүү матриксийн кодыг харах, ямар ботнууд ажиллаад байгааг анзаарч хэлэх, мэдэх бол маш хэцүү. Тэгээд тэр ботнууд бол таны амьдралын ерөөсөө 90%-ийг удирдаад л өөрийнхөө шийдвэр гаргаад л яваад байдаг. Таныг хариулах, тэ амьдралдаа хариуцлага хүлээх, зүрх сэтгэлийн дуу хоолойдоо хариулахаас өмнө тэдгээр чат ботнууд секундын дотор ерөөсөө таны амьдралд хариу үйлдэл үзүүлээд таны өмнөөс сонголт хийдэг шүү гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй. За энэ хүртэл бичлэг нь таалагдж байвал subscribe тавьчаа дараарай. За бид нэр жишээн дээр энэхүү бүгдийг аваад үзвэл маш амархан болно. За кейс 1 хит их ажилтдаг хүн байлаа гэж бодъё. Гаднаас нь харахад бүгдээрээ л маш тууштай, амбицтай, сэргэлэн, авахаалчтай гэж хэлж болох юм те. Гэхдээ гүн рүү н ороод үзвэл энэ хүний тэрхүү энэ лупыг эхлүүлээд байгаа дутагдaltaй мэдрэмж бол би зүгээр байгаагаараа хангалтгүй те. Амжилт гаргаж ижил үнд цэнтэй болно гэдэг. Энэхүү бодлын хүрээнээс хитрхи их өөрийгөө ажилуулдаг, workaholic болж амьдралыг мэдэрдэггүй байж болох юм. За 2 дугаар кейс бол та хайртай хүн дээрээ хит хамааралтай байдаг кейсүүд ихэвчлэн байдаг. Энэ нь яаж вэ гэхээр би ганцаараа хангалтгүй гэдэг суур мэдрэмжээс эхэлдэг. За тэгээд ирэхээр attachment буюу одоо тэр наалданг нь яаж үүсдэг вэ гэхээр нэг хүн дээр очиод наалдана. Энэ хүн намайг бүтэн болгодог. Энэ ханим нь л байхгүй бол болохгүй те. Энэ найз залуу охин маань л байхгүй бол би одоо өөрийгөө бүрэн дүрнээр мэдэрч чадахгүй байна гэдэг наалданг үүсээд за тэрхүү наалдангаасаа юу хянах гэж оролцдог вэ гэхээр партнертай хитрхи одоо наалдах, тэр хүнийг шалгах, хардах, араас нь гүүх, гуйх, өөрийгөө орхигдуулан өөрийнхөө зам мөрийг хүчтхай болдог. За 3 дугаар кейс бол бусдын бодлыг хит боддог те. Энэхүү бусдын бодлыг хит бодоод байдаг. Хүмүүс намайг юу гэж бодох бол хүмүүс юу гэж боддог бол гэдэг зүйлийн үндсэн лаг буюу одоо дутагдмал мэдрэмж нь ямар байдаг вэ? Суур мэдрэмж нь юу вэ гэхээр намайг байгаагаар минь хүлээж авч чадахгүй те. Тэр айл хийдгийн багт болсон өнгөрсөнд үүссэн таны хин нэгэн байгаагаар нь хүлээж аваагүй танаар дог тохио хийсэн тэр өнгөрснөөр амьдраа тэр өнгөрсөнд үүссэн нэг автомат бот ажиллаж байгааг медиа гэвэл одоо намайг байгаагаар минь хүлээж авахгүй гэдэг ийм дутагдaltaй мэдрэмжэн дээр үүсдэг наалтанг нь болохоор хүмүүс надад сайн хандах хэрэгтэй тий. Зүгээр нэг ууртай хүн ирээд муу хандсан байхад маш их хэмзгэлдэг.
За энэхүү наалтангаас үүсдэг өөрийгөө хянах оролдлого, гадаад ертөнцийг хянах оролдлого, контрол болохоор маск зүүж, дүр үсгэж, people please хийж эхэлдэг. Сайн хүний дүрд ордог, хэтэрхий өөрийгөө золиослон бусдыг гэж тусалж гүүх хандлага гардаг. Өөрийнхөө савыг дүүргээ гүгэж, бусдын сав руу хаанигтай газраас эрчим хүч энерги олоод л хийгээд байдаг. За тэгэхээр эндээс харахад асуудал нь зан чанар биш, асуудлын гол нь одоо энэ хүү код буюу автоматар амьдралд хариу үзүүлээд байгаа ботнууд юм аа. Тэгэхээр бид нэр дутагдaltaй байгаа лаг буюу дутагдлыг үүсгээд байгаа тэрхүү суур мэдрэмжийг олж илрүүлснээр attachment буюу наалдангуй сүхгүй, наалдангуй сүхгүй бол та аливаа зүйлийг контрол хийх гэж хянах гэж оролддоггүй байх нэ. За одоо хамгийн чухал хэсэг бол хүмүүс матриксаас гарна гэхээрээ гадаад ертөнцөө өөрчлөнө гэж үздэг те. Ажлаа солих, хотоо солих, хосоо солих, найзуудаа солих, урам зориг өгдөг видео бичлэг үзээд affirmation үг хэлээд байдаг. Гэхдээ энд суур асуудлыг бид нэр шийдэхгүйгээр суур асуудлаа тунгалаг анзаарга, цэвэр анзааргын хүчээр олж илрүүлэхгүйгээр тэрхүү ботнууд ажилласаар байдаг. Хэрвээ таны тэрхүү ботнууд ажилласаар байгаа бол та хаашаач нүүсэн, та хинтээч амьдарсан, ямар ч найз нөхөдтэй болсон, ямар ч ажил хийж исэн бэ, таны хуучин өөртөө итгэлгүй байдал, таны хуучин шарах, таны хуучин өөрийгөө үн цэнэгүүд мэдэрдэг тэдгээр зүй ботнуудаа зөөгөөл аваачаад шинэ орчиндөө хавьчаад байдаг. Тэгэхээр одоо бичлэгийнхаа төгсгөлд таны өмнөөс хариу илгээгээд байгаа тэрхүү ботнуудыг яг барьж авч илрүүлдэг 3 алхмыг хэлье. Нэгдүгээр триггер болсон үедээ өөрөөсөө асуу. Триггер болох буюу гинэтгэн сөрөг мэдрэмжүүд оволзоод эхэлдэг те. Дотоод таны гүнээс гидснээс ингээл ориглол эхэлдэг. За яг энэ үед болохоор юу гэж асуугаа гэхээр за би яг одоо юуг контрол хийж хянах гэж хичээгээд байна вэ? Юунд ингэтлээ наалдаад attach үүсгээд байна те. Дараа нь үүний цаана надад дутуу санагдаад байгаа зүйл юу вэ? Гэд яг нөгөө дутагдал, наалдан, хянах гэсэн 3 зүйлээ хамгийн төгсгөлөөс нь эхлээ бодно те. Хамгийн эхлээд хүний уур оволзоод триггердүүлээд эхэлсэн үед болохоор хүн ямар нэгэн зүйлийг контрол хийх гэж оролддог. Буюу хянах гэж оролддог. За яг одоо би юуг хянах гээд байна? Юуг хянах гээд байгаагаа олж мэдсэний дараа юунд ингэтлээ би наалтчаад байгаа юм бэ? Энэ зүйлд яг наалтах нь зөв юм уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Дараа нь үүний цаана наалдаад байгаа зүйлийн цаана ямар дутуугийн мэдрэмж байгаа болохоор би наалтсан юм бэ те. За жишээ нь би яагаад ингэтлээ энэ хүнд тайлбар өгөөд өөрийгөө батлах гээд байгаа юм бэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хин нэгэнтэй бид нар маргалдах үедээ өөрийнхөө үнцгийг л барьж аваад өөрийгөө л батлах гэж оролдоод өөрийгөө хэтэрхий тайлбарладаг. Нөгөө хүнийгаа сонсох завдалч олгодгүй өөртөө. Тэгэхээр үүний цаана та өөрийгөө ингэж их тайлбарж өөрийгөө баталснараа юу хянах гээд байна те. Яагаад тэр хүн таныг буруу ойлгож болохгүй юм бэ? Яагаад хэрвээ буруу ойлгвол би муу хүн шиг санагдана гэж те. Суур мэдрэмж нь юу ээж болох вэ гэж. За тэгэхээр автомат ботнууд маань lag буюу суур дутагдмал мэдрэмжээс наалдангаас одоо хянах оролдлого гэж үүсдэг бол харин ботоо бид нээж илрүүлж түүнийг ажиллаад байгааг нь олохдоо хамгийн гадна талын давхарга буюу энэхүү ботыг үүсгээд идэг луп циклийн хамгийн эхлээд бидэнд ойр байдаг давхарга буюу энэ контрол хянах гэдэг төгсгөл хэсгээс нь эхэлдэг байх нэ те. Бот ажилласны үр дүнд үүсдэг бид нар гадаад ертөнцийг болон бусдыг хянах оролдлого хийдэг те. Тэгэхээр хамгийн яг энэхүү бидэнд ойр нэрлэж ойлгож мэдхэд ойр байдаг энэхүү контролдох хянах оролдлогоос эхлээд яг та триггердүүлж тэгж уур уцаар чинь хөдлөх үе өөрөөсөө асуух хэрэгтэй гадна талын давхаргаас эхэлдэг. Хамгийн гүнийн давхаргад бол бидний ерөнхий тэр суур мэдрэмжүүд л байдаг. Би хангалтгүй, би хайрлагдах ирэхгүй гэсэн суур мэдрэмжүүд байдаг. Гэхдээ хамгийн эхлээд яг триггердүүлсэн үед бол цөмийн тэр суур мэдрэмж рүү ороход хэцүү байдаг учраас би сая дөнгөж сая юуг хянах гэж оролдов те. Би бусдын сэтгэл хөдлөлийг хянах гэж оролдов. За тэгвэл яагаад бусдын сэтгэл хөдлөлийг хянах гэж оролдов? Үүн дээр ямар наалдан байгаа? Энэ хүн амар амгалан надад сайн хандснаар надад ямар ашигтай болохоор би энэ дээр наалдан гүйсгээд байна. Үүний дараа үүнийг үүсгэсэн суур мэдрэмж нь юу байв гэсэн төгсгөлөөс нь ухрааж бодох аргыг хэрэгжүүлэх нь байна. За хоёрдугаарт болохоор өөртөө хилээд байдаг түүх буюу сторинаас гарах хэрэгтэй.
За түүх болохоор яаж эхэлдэг вэ гэхээр за бид нар ямар нэгэн эрэгч бай, сүрэгч бай мэдрэмжийг мэдэрч эхэллээ те. Догтлох, зайсвал уур уцаар гих мэт эрэг сүрэг мэдрэмжийн аль нэгийг мэдэрч эхлэхэд тарих автоматар өөртөө story буюу түүхийг зохиолж эхэлдэг. Тэр надад ингэж хэлсэн. Тийм болохоор би ер нь хүмүүс гэж яг эхэлдэг энэхүү түүхүүд. Тэгэхээр эмнэхүү түүх давтагдмал түүхийг өөртөө хэлсээр өгдөг те. Зүгээр л нэг үйл явдал дээр сурах боломж байхад за ер нь хүмүүс ийм хогийн шүү дээ. Ер нь хүмүүс тэтгэлтгүй шүү дээ гэд эхэлдэг. Ууг нь л өөрлөгөө жоохон өнгөчих юм бол өөрийнхэн тэр дотоод айдас энэхүү уур уцаар энэхүү гомдлынхан суурийг олж мэдэх гээд байдаг боловч нөгөө ботнууд маань ажиллаа хийгээд биднэрийн одоо тасал болсон комфорт зон оруулдаг. Яг л хүүхэд унтахын өмнө үлгэр уншиж өгөөл унтуулдаг шиг нөгөө л нэг үлгэрээ тавцаар байдаг. Энэ үлгэрээс эхлээл бидний бодит амьдрал огт өөрчлөгдгөө болж эхэлдэг. Тэр үлгэртэй дахин унтаа байдлаар амьдарсаар автоматар хариу үйлдэлүүдийг үзүүлсээр байдаг. Би өөртөө эхэлдэг байсан нэгэн түүхээ сонсон юм аа. За тэр түүх бол за ер нь Монголын үйлчилгээний ажилтнууд бол ер нь ийм л муухай ааштай стресстэй байдаг да. За аргагүй л цалин багатай гэл ингээл нэг түүх тавтагдаал тэрэндээ би бүр тасцсан түүнийгаа сонсох дуртай миний дотоод тэр дуу хоолой ингээд яриад лсэн байдаг. Тэгэхээр үүний оронд ямар зүйлийг хийж болох вэ гэхээр хамгийн сүүл би нэг кофе шопоор үйлчлүүлж байхад манай бариста маань миний кофег мартаал нэг кофе гаргахын тулд 20 минут болоод иймэрхүү байдал гаргалаа л да би ээжтэйгээ явж исэн. Тэгээд би тэр эмэгтэйгээ ингээл үйлчлэгээний ажилтан гээл дотроо дандаа тавтдаг түүхээ тавтахын оронд анзаараад үзье чи хөөхөн амт өглөө 8 цаг болж байхад гав ганцаараа ажиллаад тэнд байгаа бүх хүмүүсийн захиалгыг ганцаараа гаргаж ирсэн билээ. Яагаад яг энийг анзаарсан бэ гэсэн чинь хамт ажиллах ёстой бололтой нэг залуу нь айгу хоцорсон байдалтай гүүгээд арын өрөөрөөгөө гяс хувцас салих гээд орж ирснийг би анзаарсан. Тэгэхээр мэдээж тэр эмэгтэй ганцаараа ажиллаж ирснийг ч би анзаарах сөхөөгүй нөгөө л нэг түүхээ өөртөө хилээд эхэлсэн байдаг. Тэгээ би тэр үед яараагүй ээжтэйгээ явж исэн кофе хүлээх 20 минутандаа л ээжтэйгээ маш сайхан яриа өрнүүлээд сууж исэн байдаг юм аа. Тэгэхээр бол энэхүү тавтагдмал түүхийг бид нэр ярьсаар дотроо монголоо шүүмжилсээр зэмлэлээр л байх юм бол энэ бүхэн бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бид бүхэн нэг бие биенээ ойлгож хайрлаж хүндэлж явах ёстой юм байна гэдгийг би маш их ойлгосон. Тэгэхээр бид нар энэхүү түүхийг ингэж өөртөө хэлэхээс илүү одоо тэрхүү хүн надад удаан үйлчилж эсвэл надтай муухай харьцах үед би дотроо уур мэдэрч гинүү, гологдол доогуур байдлыг мэдэрч гинүү, эсвэл тэр хүнээс айж гинүү гэдэг тэр ерөнхий үүсэж байгаа мэдрэмжийг нэрлж сурах хэрэгтэй. Үлгэрийг битгий тавтан явуулаа те. Энэ үлгэр явсаар байвал таныг унтуулах зорилготой үлгэр юм шүү. Таныг сэрэхгүй байх зорилготой үлгэр юм шүү гэдгийг анзаараад түүний оронд та өөртөөгөө ажиллаж тэрхүү үйл явдлаас гарч ирээд байгаа том ерөнхий мэдрэмжүүдэд нэрлэж сур те. Энэ яг уур юм уу? Энэ яг гомдол юм уу? Эсвэл яг таны pride буюу өөрөөрөө бахархдаг сэтгэл таны эго руу чи халтаад байна уу те? Таны эго ийм хэврэг гэж юу гэж ингэж өөрөөсөө асууж өөртөө ажиллавал бид нэр энэхүү матриксийн кодыг тайлж ботнуудыг илрүүлэхэд маш амархан байдаг. За 3 дугаарт нь болохоор триггердүүлээд хэцүү нөхцөл байдалд орох үедээ хэрхэн дээд ухамсарын өнцгөөс тэрхүү нөхцөл байдалд хандах вэ гэдгийг маш сайн дадлага болох хэрэгтэй. Дээд ухамсарын өнцгөөс амьдралд хандна гэдэг маань та триггердүүлэх үедээ илрээд байгаа бодол мэдрэмжээс зай авч түүнийг танин мэдэж зайнаас ажиглахыг хэлнэ. За энэхүү дадлагыг яаж хийдэг вэ гэхээр за хэцүү нөхцөл байдалд орлоо тий. За яг яарч идэл одоо ингээл тэр хүүхэд бас ингээд 20 минут болоод удаад байвал хэцүү шүү дээ тий. Тэгвэл би тэр нөхцөл байдалд яаж байж болох вэ гэхээр за надад одоо дараагийн яарах ажил байхгүй байсан бол тий. Энэ дэлхийн бүх цаг хугацаа байхгүй өнөөдөр миний амралтын өдөр байсан бол би энд ямар хариу үйлдэл үзүүлэх вэсэ гэж өөрт дотроо бяцлагаад практис хийх хэрэгтэй. Ер нь бол амьдрал тэр чигээрээ сүнслэг практис байдаг. Тэгэхээр хэрвээ би аль хэдийн хангалттай байсан бол те
Хэрвээ би энэ охинд өөрийгөө үн цэнтэй хүн шүү, би яарч яваа хүн шүү гэдгээ батлах шаардлагагүйсэн бол би энэ охин надтай муухай бухимдалтай харьцахад би өөдөөс нь ямар авирыг үзүүлж би үүнийг яаж хүлээж авах байсан бэ? Огт тоохгүй шүү дээ. Тэр дотроо тэр үлэг болсон үлгэрээч би өөртөө ярихгүй, шүүмжлэлтэй ч хандахгүй, огт тоохгүй шүү дээ. Би хамгийн аз жаргалтай байсан бол тэгээд би тэр охиныг засан хүмүүжүүлэх гэж оролдохгүй, ямар нэгэн зүйлийг дотроо шүүмжийн бодол тээж явахгүй. Үүнийг л одоо их чинхи эрхчлөө дээд ухамсарын өнцгөөс амьдрах гэж хэлдэг те. Ямар нэгэн санхүүгийн гачигдалд орсон байгаа бол хэрв энэ ертөнцийн бүх мөнгө таних байсан бол та яах байсан бэ? Яг үүндээ энэ асуултыг асуух үед би бусдад туслах л байдаг байхгүй юу? Мэдээж бүх зүйлийг те худалдаж авахыг хүсгэл байх. Гэхдээ түүний дараа энэ бүхэн хоосон гэдгийг ойлгоод эцсийн бүлэгтээ сайхан найз нөхөд гэрийнхэн хайртай дотны хүмүүстэйгээ цаг хугацааг өнгөрөөе гэсэн бодол надад орж ирэндээ ажлын хамт олондоо нэг сайхан цаг хугацаа өнгөрөөе гэж бодно. Гэтэл өнөөдөр бид нарт тэр цаг хугацаа тэр аз жаргал нь ууг нь байгаа. Нэг сайхан мөрөөдөлтэй за би нэг тийшээ ийшээ аялаад нэг сайхан өөрийгөө амраадаа л гэхэд нөгөө ботнууд маань биднийг хамгаалахын тулд те бэртгүй гимтгүй сэтгэлээрээ ч физик биеэрээ ч гэд бодоод л ерөөсө болдоггүй гэдэг бүх хариунуудыг танд гаргаж ирж ажиллаж эхэлдэг те чамд ийм санхүүгийн дарамтайгаа чи ингээд хийгээд болохгүй. За тэгээд яг юмыг болгоё гэд хүсээд манифест хийгээд бичсэн үед бол ууг нь бол ямар нэгэн гарц гаргалгаа нь алдаад болдог юм байлээ. Бичлэгийн төгсгөлд бол жинхэнэ эрхчлөө гэдэг нь ямар ч асуудалгүй болохыг хэлэхгүй. Жинхэнэ эрхчлөө гэдэг бол асуудал гарсан ч хуучин программаас амьдрахгүй байхыг хэлдэг. Тэр ботнуудад хариу үйлдэл үзүүлэх боломжийг олохгүй байхаас эхэлдэг. Тэгснээрээ бид өөрсдийн дээд ухамсартайгаа илүү ойртож, дээд ухамсарын өнцгөөс энэхүү амьдралаа experience хийж буюу мэдрэх боломжтой болдгоо. Та бол эвдэрхий хүн биш, та буруу зүйл хийгээгүй, та сул хүн биш, зүгээр л удаан хугацаанд өөрийнхөө мөн чанар биш, кодоор амьдрсан байж магадгүй. Таны удаан хугацаанд таны ботнууд таны өмнөдөөс шийдвэр гаргаад амьдраад байсан байж магадгүй. Тэгээд тэр кодыг би гэж андуурсан байж магадгүй. Гэхдээ хамгийн сайн мэдээ бол хэрв та кодыг харж чадвал та код биш гэдгээ тэр даруй ойлгодог юм шүү. Хэрв та програмаа ажиглаж чадвал та тэр програмаас том юм а гэдгээ мэдэрдэг юм а. Тэгэхээр та түнд өдөртүүлэгддэг юм а. Санаж явах зүйл бол та триггер болох үедээ надад юу болоод байна гэж биш. Яг одоо ямар код ажиллаад байна? Ямар бот миний өмнөөс шийдвэр гарч миний бодол сэтгэл хөдлөлийг удирдах гад байна вэ гэдгийг л анзаарч чадвал амьдрал бол үнэхээр гайхамшигтай бидэнд өгсөн бэлэг байдаг юм. Тэгэхээр энэхүү бичлэгийг таалагдсан бол хайртай дотны хүмүүс рүүгээ шеэр хийгээрэй, subscribe тавьчаа дараарай. Мөн манай Soul Sister Community-ийн одоо уран дулаан цаг ирж байгаа учраас хагасаа өдөр болгон хийдэг онлайн уулзалтаа зарим өдрүүдэд уулан дээр хийж зохион байгуулж байгаа. Тийм учраас та манай төлбөртэй группт нэгдээд хагасаа өдөр болгон сургалт, уулзалтанд хамрагдах боломжтой юм шүү гэдэг мэдээг дуулгахад маш их таатай байна. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.